Suzuki Motor Corporation дэлхийд даяар нийтдээ 80 сая ширхэг автомашин борлуулснаа мэдээллээ. За ингэхдээ нийт борлуулалтын 36% нь Япон, 32.6% нь Европ, 13.5% нь бусад Азийн орнуудад борлуулагдсан болохыг тус компанийн зүгээс дурдсан байна. Нийт борлуулалтын 4.2%-ийг Jimny автомашин бол эзэлсэн байна. Монгол зах зээл талдаа харуул Bridge Motors компани 1998 оноос хойш Jimny автомашиныг борлуулсан бөгөөд одоогоор Монголын зах зээлд 2000 орчим ширхэг Jimny эзэмшигч байгааг мэдээллээ. Одоогоор 3 алхтай болон 5 алхтай Jimny автомашиныг 85 болон 110 сая төгрөгийн үнээр худалдаалж байгаа. За өнгөрсөн бям гарагт тус автомашиныг эзэмшигчид нэгдэж Jimny Fest 2025-ыг зохион байгуулсан юм а. Тэр энэ дөрвөн Jimny автомашин маань ер нь Монгол гэлтгүй ерөөсө дэлхийд дахинд яг эрэлтийн тесрэлт гэж хэлээд байгаа бүүн болоод ерөөсө үйлдвэрлэл хүчин чадлаа дийлэхгүй хэрэгцээг ерөөсө хангаж чадахгүй. Бүх ихэнх улсуудад ер нь жилээс жил хагас. За зарим улсуудад бүр 2 жил орчим хүлээгдчихэж хэрэглэгчнээ гарт хүрдэг. Тиймэрхүү их хүлээлт өндөртэй машин байсан. Тэгээ Монгол ч гэсэн бас тэр эхний 3 жил бол тасралтгүй яг захиалгын дагуу ерөөсөө ирсэн машин маань хэрэглэгчид захиалж авдаг. Тиймэрхүү байдлаар явж исэн. Тэгээд одоо бол манай Монгол улсад бол нэг ойролцоогоор Jimny болон Suzuki хэрэглэгч нэг 2000 машин манайхаас яг худалдаж авсан байдалтай байгаа. Бид Орос улбан улсын Иркутск хотоос Jimny автомашинаар 1000 км замыг туулан ирж энэхүү фестивальд оролцож байна. Ер нь бол бусад улсад болж байгаа Jimny фестивальд оролцох их дуртай байдаг. Тиймээс энэ удаад Монголд анх удаа болж байгааг нь мэдээд зөөр ирсэн. Оросын зах зээл дээр энэ машиныг маш их хэрэглэдэг. Үүнийгээ дагаад эргэлтэнч бас нэлээд өндөр худалдаа авахын тулд хүлээх шаардлагатай байдаг.